Булган аймгийн Хишигүндэр сумаас улсын аварга малчин тодорсон байна. Мөн алтан төлөлийн эздийнхэн тоо нэмэгдэжээ. Булган аймгийн Хишигүндэр сумын малчин Төмөрбаатарын хувьд 1992 оны үеэс эхлэн мал маллаж байна. Малынхаа үйлдвэр угсаа чанарыг сайжруулахад анханасаа анхаарч үр дүнд хүрсэн гэж малчин Төмөрбаатар ярьж байна. Тэгээ би эхлээд бол дарахад хоньоо сайжруулж, дарахад үйлдвэрийн хуцаар. Дараа нь бол одоо завхны одоо тэр нос сайтай завхны дөрвөлжингийн хуц, Сүхбаатар аймгийн ууцсан сүлт, одоо Баргын ууцсан сүлт их олон хоньоор одоо хэлтүүлэгчээр хоньоо одоо сайжруулсан да хоньны үйлдвэр угсааг. Малчин хүн сэтгэл зүтгэл гаргаж сайн хөдөлмөрлөж чадвал мал сүрэг өсдөг гэдгийг ч улсын аварга малчин Төмөрбаатар хэлж байна. За энэ жил Хишигүндэр сумаас Монголын үндэсний олон нийтийн радиогийн 5 эрдэнэ нэвтрүүлгийн нэрмжид алтан төлөлийн эзэн тодорсон. За шагналыг нь байгаль орчин аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Цэнгэл гардуулан өглөө. Тэгээ ер нь бол олон хүмүүс уншдаг тийм телевиз радио сонины одоо оролцоотойгоор тус салбарын яамдууд бол одоо шагналаа гардуулдаг болсоор энэ бол ерөөсөө ямар ч одоо Монгол улсын нутаг дэвсгэрийн өнцөг болонд бол одоо хүн мэдэхээр та бүгдийг алдаршуулж байгаа энэ хэлбэр. Энэгээрээ бас их онцлог. Алтан төлөлийн эзнэр тодорсон Хишигүндэр сумын малчин Батчулууны хувьд өвгдээцэх малч эрдэм ухааныг өвлөж буурлуудынхаа заад сургасан замаар зүтгэж өдий зэрэгт хүрсэн гэдгээ ярьж байна. Улан баярын алтан гэлдэг хүн бол мундаг малчин хүн байсан. Тэгэл Хишигүндрийн араар мундаг малчин улсууд байсан да. Танажуу, Архичаагаа гэдэг олон сайн мянгатай малчд. Анхны Хишигүндрийн мянгатай малчд байсан. Тэдэртэй л одоо ойрхон байсны буйнд л одоо өдий зэрэгтэй амлаа өсөж малж ин да одоо. За Булган аймгийн Могд сумын малчин Гончиг сүрэнгийн хувьд мөн л алтан төлөлийн эзэн болоод байна. 50 гаруй жил мал маллсан. За бүр хүүхэд байх үеэсээ эхлэн малч ухаанд суралцсан гэдгээ дурсаж байна. Анхлаата 1964 онд дөрөвдүгээр анги төгсөөд тэгэхэд саналаар хүүхэд гаргаж байсан. Тэгээ одоо малчин бол хүүхэд байна уу гэж гараа өргөхээр би тэр үед гараа өргөд малчин болсон. Тэгээ одоо тэр юм маань одоо өнөөдөр бүтлээ. За мал сүргийнхээ буйнаар төр засаг болон олон түмнээс олон удаа шагнал хүртэж байсан гэдгээч Могод сумын малчин Гончиг сүрэн хэллээ.